Сайн уу хүрхнүүдээ одоо үлээсэн үү? Part 1 2-аа нийлүүлээд оруулсан шүү. За, Part 1-ийн үзээд маань гоёлгээд үзээрэй. Чи өмнө нь анхны харцаар дурлаж байсан уу? Би анхны харцаар дурлах гэдэгт итгэдэггүй байсан. Яаж ганц удаа харахтуудыг гүнз дурлаж олно гэж. Гэхдээ энэ бүхэн яг одоо надад тохиолдоод байна гэсээр бяцхан зүрхэндээ булиглам их дотлыг мэдрэн зогсож байгаа энэ залууг Дуан гинэ. Манай хүн хичээлдээ явж исэн түүний сахилгагүй хоёр найз Джейми Пауэр гарч ирээд цүнхийг нь булаагаад яваад өгөх ба тэдэндээ зөрөн чин замын эсрэг талд гарч ирснээр өөдөөдөөсөө харан зогсов. Ингээд манай хүн зам хөндлөн гарахдаа харцаа салгаж чадахгүй зам дээр ганцаараа үлдчихвээ хөрхий. Машинууд сигналж нийгэм ухаан орж байгаа. Тэгээ чиний араас дагаж аваад сургуулийг нь мэдээд аваадахнаа. Манай хүн эргэж ирээд хоёр найзтай ярьж байна. Би саяхан новшиг өрхөн залуу харсан гээл. Даанч тэгээд нэр сурвал хоёроос нь өөр мэдих зүйлгүй юм чинь орой болох Fresh Night гэх арга хэмжээндэр түүнийг ирж магадгүй гэж тооцоолон манай гурав тийш очих оролдог. Тэнд очиод энэгээр тэрүүгээр нэг нүдэ бүртэлцүүлсэн байдгүй дээ. Манай хүн чи энд байхгүй мал яшиг би явлаа барьлаа гэжсэн. Чин маань тайзан дээр гарч ирэн дуулах ба Дуан урагшаа чихэж зогсож байгаа л түүний дуулахыг сонсно. Найзууд нь түүний араас хажууд нэр зогсоход би түн сайн болчлоо л гин. Тэгсээ харин аяа миний найз түүнийг нарна гэдэг бүтэхгүй тахаа гэсэн чинь эр хүний 13 мэхээрээ өөрийн болгоноо л хэлж байна. Манай хэдий хажууханд харилцаа холбооны ангийн од залуу найзуудын хамтаар зогсож байх ба чинийг найрах тухай ярьж байна. Джейми Пай 2 ийм царайлаг од залуу чиний өрсөлдөгч болчлоо. Миний андыг одоо тоохгүй байхаа гэсэн Дуан маань би одоо яах юм бэ гэд хошуу амжуулаастай. Дуан маань гэртээ ирээд ажийг нь хайж болоод поло хийх ба ястай эгдүүтэй маа гэж хагаал санамсаргүй зураг дээр нь зүрх дарчихнаа. Өглөө нь хоёр найзаагаа хамтаар гуруулаа чиний хүлээгээ зогсож байсан нөгөө харилцаа холбооны ангийн царайлаг залуу чинээс дугаарыг нь асуудал өгсөнгөө. Манай гуравч сайхан царайтай байгаад нэмэргүй байна гэж хэлэлцээд чинийг найрахын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Түүнийг сайн судлаа гэсэн дүгнэлтэд хүрвэ. За тэгээд манай Джейми Ба 2 чиний явсан газар бүртэн дагаж судалгаа хийвэ. Дуан маань харин түүний царайг харахаас жижээд байна гэд үлдтээ. За та хоёр минь ямар мэдээлэл оловдоо гэсэн Джейми тэр цагаан чихвч суудаг. Ба харин тэр Диорын готалтай энэ тэр. Манай унж та хоёр бүтггүй би өөрөө л судлахаастай гэд явдээ. Хөөхий тэгээ чиний хөөрхөн царайнд товстуулаад юун судалгаа хийх мэдээлэл цуглуулах өнгөрсөн штэ. Дуаныг буцаад ирэхэд нь манай хоёр цаа юу олж мэдэв гэсэн тэр гоё үнэртэй бас ястай хөөх юм а гинэ. Яанда энэ гурван маань. Чи найзуудтайгаа хоол идээ сууж исэн манай Дуан ердөөсөө таас ширтээстэй. Тэгсэн манай хүний ширтээд байгааг анзаараад юу хараад байгаа гэж авсан. Ямар ч тач хаосонгүй Американо уудаг гэдгийг нь мэдэж авбаа. За тэгээд манай гурав цааш өргөжлөлөн бэлтгэлийнх нь өрөөг мэдхээр хайж эхлэх ба сүүлийн хаалга гэсээр нэг хаалга онгойлготол чи найзуудын хамтаар яг зогсож байна. Сандраад буцаагаад хаалгыг нь хаасан чинь чиний найз тоон гарч ирээд яасан хөөхтөдэй гэсэн чинь өө харин 0 хайгаад өө гэд аваад тавьчтээ. Тэнд байгаа штэ гэж зааж өгöd манай өрөөгөр дайраад нөгөө хаалгаар гарвал яг байж байгаа гэх ба манай гуравч бандсандаа өрөөгөр нь дамжин гарнаа. Энэд дээл 3 юм юм да. Манай гурав бол яг л мөрдөгчиг өөрсдийгөө үнэн мэдэгдэхгүй чиний араас амжилттай дагаад байгаа гэж бодоод байгаа. Үгүй л дээ чи айл үжээ өөрийг нь дагаад байгааг анзаарсан л айлгүй яхав дээ. Найзууд нь харин энэ нөгөө чамаа дагаад байгаа гарууд мөн үү? Миний найз ч зөндөө пинтэмаа л гэж чинь. Дуан маа найзуудаасаа яана намайг сая юу ч утсан бол та гэд асуусан чинь чи тийм онцгой царайтай биш юм чинь чамайг анзаараагүй байхаа гэж авдیں۔ Энэ одоо дормжлон тайвшруулаад байгаа мó хайшаа. Тэгсэн чинь Дуан би өчигдөр ажийг нь дагаад зурган дээр нь зүрх дарсан юм а гэхэд пай зүгээр штэ фоло хийгээд зүрх дарчаал яадаг штэ. Харин постуудыг нь бүр доош нь гүйлгээд эртний зураг хөргөн дээр нь дарчаагүй бол яах вэ гэсэн чинь манай хүмүүр хамгийн анхны ажиадаа оруулсан зурган дээр нь зүрх дарчихсан л ялгүй яах вэ. Үүнийгээ хэлтэл манай найз ч онцгой тэнийг юм а гэж авсан. Манай хүн гэртээ ирээд таарам мэрэг хийдэг YouTube хуудаснаас мэрэг төлөг үзэж байна. Таны бодож байгаа хүн чинь цайвар арьстай мөн чамд сэтгэл төрүүлэхээр зүйл хийсэн бөгөөд үүнээс нь болоод чи түн татагджээ гэсэн чинь яг зөв тэр миний өмнө дуулсан. Тийм болохоор би татагцсан энтрэл гэж байна. Удахгүй чи түүнтэй тааралдах бөгөөд тэр чамаас тусламж гуйснаар чи түүн тусалж түүний анхаарлыг татах болно гэдэг. Манай он чи яг таарч яана гэд хажим баяртай үзээстэй. За энэ хайна бараг олчоо юм шүү дээ. Энэ сайхан мэдээгээ найзуудтай хуваалцсанаа. Тэгсэн нөгөө хоёр нь шаалж инегээд ийм юмд итгэжэл яадаг гэд томорч алдсан чинь өөрсдөө тэр цагийг нууцаар үздэг гэж таарсан.
Манай хүн ч өнөөх мэргээ үзээд алхаж байх ба тусламж гуйхыг хизээ надаас гуйх юм бол та гэд өөртөө яриа явжсэн. Чи энэ яг өдөөс нь ирэх ба надад туслаач намайг хүн дагаад байна гэж хэлнэ. За ингээд манай хүн командыг хүлээн авч араас нь дагаж байгаа хүнийг зогсоосноо лаг харагдах гэж хичээгээд уруулаа модоо ягаад шаан дээ. Яагаад манай чиний дагаад байгаа? Түнтэй хайрхан байгаа бол надаа эхлээд хэлмэлгээл томорсон чинь өөдөөс нь өнөөх нь чи ямар дайггүй царайлаг юм бэ гэж хэлтэл байхгүй. Байр саалтан баярлаа гэснэ. Гинэт болоод би угаасаа царайлгаа мэднэ. Чинийг найрах гэж оролдоод хэрэггүй. Эхлээд надтай үзмөз гэж хэлээд цээжээ өргөөд өмдөндөө баацаа хайтаа алхаж ин тэр. Хин инээс айж идэв. Бараг эрхлүүлчмээр харагдчихад. Тэгээд манай хүн найзууд дээр ирээд болсон явдлаа ярих ба мэрэг төлөг яг билээд байна. Удахгүй чинь минийх болно л гэж юм. Тэгсэн бай би чамаа сэтгэлээ илчлэхэд чинь тасална гэд жогтой инех бол нөгөө талд том чинийг фестивалд хамт явъя гэд ятгаж байдیں۔ Чи найзуудын хамтаар фестивалд ирэх ба тоо нэг хүн хайгаад байгаа л та. Ийш тийшээ харахад Ким түүнээс хэнийг хайж байгааг нь асуунаа. Чериг их нэртэй охиныг хайж байгаа юм баха. Мессежээр танилцаад энд уулзахаар тохирсон юм байх. Хаа найнаа бирчлээгээд мессеж явуулсан чинь тэр мессеж нь манай пад ирж байвал яах вэ? Ээж чаваас тоон маань тархитуулчээ. Манай гурав нийлж байгаа л тоонороо хариу бичнэ. Би чамайг холоос хараа зогсож байна. Чи ийшээ нэг найзаагаа дагуулад хүрээд ирээ хэдий. Уг санаа нь л чиний ганцаараа уулзахаар нь дуан уулзах гээд байгаа байхгүй юу? Тэгсэн тоон маань алийг халтгаан хийшлээд ирээгээд чинийг дагуулад явах нэ. Манай гурав сандраад гялс наад хүн чи бишээ гэд мессеж явуулнаа. Тэгсэн тоон эргүүлээ залгах ба хөөхий па байдгаараа хоолойгоо нарийнхан болгож байгаа л нөгөө найзаагаа аваад хүрээд ирээ гэд хэлжтэй. За ингээд төлөвлөгөө амжилттай бүтэж дуаныг чиний сэтгэл зүрхийг эзэмтчээд эргээл явуулна. Өөртөө хөрхий Ким тоон хоёрыг саатуулгаж муур болгоомж жаан чинь. Даанч Ким буцаад явлаа гэснээр Джейми маань дуанд хэлэхээр очих ба энд харин манай хүн сэтгэлээ илчлэхээ зогсож байсан. Тэгээ Джейми ирэхээр нь түн рүү зааснаа. Манай найз чамд сайн болчлоо ч гэх шиг. Найз ч наа гэсэн. Үгүй миний нэрийг найз гэд юм аа ч гэх шиг бүтгүй. Тэгсэн манай чин ядаргаатай юм бэ? Яг юу хүсэж байгаа гэтэл би чиний зүрх сэтгэлийг булаана гэдгээ үгээр мэдэгдэж байна тэр. Яагаад миний зүрх сэтгэлийг булаах гээд байгаа гэсэн цагаан арьстай болохоор гэж авсан. Тэгтээ яг араас нь хөөхөнөд гайхалтай хамар бомбохор орол гэд доошилж яснаа нарийнхан хөл гэж хэлээд халуулан гаалтт юм аа. Тэгээд манай хүн уушлал гоогаад үнэндээ олж чи маш сайхан дуулдаг. Чиний хоолойноос олж би чамд дурлсан гэснээр чинд маань сэтгэлэл төрүүлж байгаа л та. Тэгсэн нэг хөрхөн толж ирснэ. Тэгвэл чамд амжилт хүсье гэж хэлнэ. Дуун маань чинийг өөртөө дурлуулах төгс төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөө чинийг амттан гар болох. Учир нь чи чихрэнд маш их дуртай. Би төлөвлөгөө чинийг айлгаж өөрөө баатар олж таслаад өөртөө дурлуулах. Даанч энэ төлөвлөгөөнд хоёр найз нь хоёулаа сүнс олж таслахгүй гэснээр Джейми маань шинжилсэн төлөвлөгөө боловсруулаа. Юу вэ гэхээр дуан өөрөө амар хувцлаад түүнийг айлгах хэрэгтэй. Тэгвэл чин тэр дурсамжаа мартахгүй үргэлж дуаныг санаж явах юм гинэ. Дуан үнийг нь сонсоод нэрээ тийм юм байна ч гэх шиг. Па харин энэ хоёрын мэдрэлийг гайхаастай. Нэрээ л юу гэдэг логик юм дээ те мэдхгүй зүс. За С төлөвлөгөө. Түүнд өөрийгөө байнга харуулах. Ийм 3 төлөвлөгөөг боловсруулжээ. Миний найзын төлөвлөгөө төгс тэнэг байгаач би дэмжнэ л гэж байна. За тэгээд эхний төлөвлөгөөнд орж тоор дүүрэн амттан цоглуулаад татсан ч хүлээж авахгүй яваад өгөв. Араас нь би бууж өгөхгүй дээ намайг хүлээж агаараа гэд ярьлаастай. Ингээд би төлөвлөгөөнд орж зомби болох уу сүнс болох уу гэд бэлдэж харсан. Эцэст нь Чаки болохоор шийдвэ. За тэгээд манай хүнч хувцас өмсөд байрлалаа ба 2 худга энд байрцсан. Чиний ганцаараа алхаж байхад нь гэрэл асаж унтраал өнөө 2 хутгаа барьсаар манай хүн чинь урд нь гараад ирсэн. Та нар боддоо өөртөө дурлуулна гэд 2 хутга бариад араас чинь нэлдээд байгаа хүнд одоо дурлах бай. Тэгсэн чинь маань нэг сайхан сэксийлэн шанаадад авах ба ашгүй харин дуаны маань төсөөлөл ээжээ. За ингээд манай хүнч эцсийн мөчөд чинь далуулахаас айгаад энэ төлөвлөгөөг цуцалваа. Би түүнийг айлгачвал тэр намайг насан туршдаа үзээ ядах байх гинэ. Зөв штэ. Тэгээд боллоо гэж цаашгүй ихтэй тэрүүгээр яваа охтуудыг айлгаж ичээгээд чинч түүнийг араас нь харлуул яхав. Бүтэн фейл. Өргөжлүүлэн С төлөвлөгөөнд орно. Чиний явсан газар бүр хан туурах хаалга цонх юу л ань дуаны зургууд. Кофе автал аян дээр нь хүртэл зураг нь байж ах жишээнэ. Шууд хуулж аваад базаад хайдсан маастэй. Бүр бэлтгэлийнх нь өрөөний ханан дээр манай гурав наацаан зогсож байна. Зөндөг наачаар хуулж авахд хэцүү учраас энд ингэж байж байна гэсэн үг мөг гэд ярьсан заяа. Тэгсэн чинь орж ирэх ба гялс тоглор хурын ардорд гуруулаа ногдчихнаа.
Чин ханан дээр ах зургийг хараад энд байгааг чи мэдэж байна. Гараад иргэснээр доо маань баригдваа. Тэгээд энийгээ хуулж аваарай гэд гараа авчдаг. Хуулахад хэцүү гоё мой гэдээжсэн хүмүүс өөрсдөө хуулахаар л нүцтэй. Тэгсэн нэг зураг байдгүй. Манай гуравч гайхаал өнгөртэй. За ингээд маш амжилттайгаар дугааны маань бүх төлөвлөгөө бүтэлгүйтлээ гэж. Манай гурав за одоо яах вэ гэд ярилцах ба чи нэг сайхан гитаараараа дууд олж хаа гэж Джейми хэлсэнд манай хүнч гитар тоглохоо иттэл цонх мох хаглаа ичвөө яв. Энд ч дими санаа байна. Чамд өөр чаддаг юм байна уу гэсэн. Би хинээс ч илүү чинийг хайрлаж чадна ингэнэ. Надад чинийг их маш их хайрлаа. Өөр юу ч алга гэсэнд элдв арга төлөвлөгөө зохиохын оронд өөрийнхөөрөө байж чин сэтгэлээ харуулan өөрөөс нь татгалзах эсвэл өөр хүнтэй болох хүртэл нь бууж өгөхгүй байхаар шийднэ. Тэгээд дуун маань хар цагаан өнгөтэй бөмбөлгийн хэлбэртэй шоколад өөрийн гараар хийн чинд өгнө. Юу гээ шууд за баярлаа гэд авах уу те. Манай өнч би өөрийн гараар хийсэн юм аа нэг авчихалтаа гэж гойно. Хар цагаан байдгийн нэг учиртай заяа. Хэрвээ чи шоколаднаас аваад задлж үзэхэд хар өнгөтэй таарвал дугаан төөний нөхцөлийг биелүүлнэ. Харин цагаан таарвал чин дугааны нөхцөлийг биелүүлнэ. За тэгээд манай хүн чинь авахаас нааш явахгүй. Завтаа болохыг чинь хүлээгээд ээжээгээд өрийчтэй магаас те. Чинч тэгээ зөвшөөрч шоколаднаас нэгийг аваад задлтал цагаан таарваа. Манай өнч гэрт нь хөргөж өгөх хүслээ хэлж хамтдаа алхдаг. Ам хураагүй явж гин шүү. Чи бэлтгэлээ хийхдээ их хөөрхөн харагддаг л гин. Өнөөх нь харин чи жоохон дугаа авчих уу гэж авсан. Гинэт бороо орсон чинь гар мараараа борооноос хамгаалаад хөөрхөн. Тэгээд автобусны бодолд төв харагдах ба манай хүн чиний хажууд ойрхон сууж гисэн чихвчээ тавьчдیں۔ Тэгсэн манай хүн уцаа гаргаж ирээ дуу тавих ба чин маань түүний цамцнаас нь татаж ойртуулад хамтдаа сонсдог. Автобус ирсэн чинь доон тэрүүхэн тэндээ яв гэд гараараа тохиож ин тэр. Манай хүн тэгээд давраад улам ойртоод байсан чинь чин зүгээр мангастаа тавьчдаг наасан. Ингээд түүнийг гэрийнхэн нүүдэнд хөргөж өгөх ба аяжаагаар намайг эргүүлээд авч болохоо гэсэн үгүйгээд гэрлөг орно. Гэхдээ л манай дуан би нэг шинэ мэдээлэл оллоо штэ. Төвний гэрийг мэддэг болчлаа гэж хөөрөөстэй аргагүй гэгээл хөнлөлтэй. Манай хүн найзуудын хамтаар юм зөөгөөд явж байхдаа заалан дагаад чинийг олж хараад тэндээ үлднэ. Өөдөнд нь хөөрхийн нууцаар хараад хөөрхөн гэдэг өгч багтахаар хөөрхийн амтэн шүгээ зогсож байсан. Дээд ангийн нэг ихч ирэх ба эдний сургууль нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тэрэн дээр нь дугааныг царайлаг болохоор нь дуулж бүжиглүүлмээр байгаа юм баг. Манай хүн чинь би дуулж бүжиглэж чадахгүй штэ. Найзууд маань намайг бүр солгоо гэдэг штэ гэсэн. Манай хүнийг бүр чи энтхийн хамгийн царайлаг залуу, чамаас өөр царайлаг хүн алга малга гэд хуг хошгоруулдیں۔ Манай хүн хэцүүдэн би үнэхээр чадахгүй штэ. Наах юм бэ гэсэн. Би чамайг ганцаараа хэцүү байна хаа гэд хамтрагч бэлцэн. Тэнд байна гэд чинийг заадیں۔ Шууд би чаднаа л болно штэ. Харин нөгөө талд чинийг араас нь дагаад байдаг дээд ангиах бас ирчихсэн. Чинээс асуугаад байгаа бололтой харагдана. Манай чин татгалзаж байгаагаа хэлэхээр дээд ангийн агч хоёрын байгаа өрөөний гадаа ирэх ба дуан тууныг хүлээгээ зогсож байдаг. Ирэхгүй гэж бодлоо шүү гэд хэлэхэд чин би чадахгүй гэдгээ хэлэх гэж ирлээ гэдэг. Дуан ч яагаад гэд дотогш оруулахгүй хаалгыг нь хагаа зогссонд холд гээл арчиж байгаа юм чинь. Тэдний араас хоёр юм орж ирэх ба өөр нэг үзүүлбэр үзүүлэх хүүхдүүд юм гинэ. Тэгээд манай хоёрыг харснаа энэ хоёр одоо юу хийж байгаа юм? Царайнаас цаашгүй юмнууд гэж хэлнэ. Чиний маань шаран гоцож би бодлоо өөрчлөлөө гэд доонтой хамтран үзүүлбэр үзүүлгээр алдаг. Тэр хоёрыг гараа явсны дараа манай хүний араас нь хийж байгаа үйлдэлийг л харчих заяа. Игдэд байгаас тээ. Манай дуан бүжиглэж үзүүлсэн чинь нүд хурав. Тэгсэн дээд ангигч чи ер нь дуулцсан зүгээр юм байна гэхэд би дуулахдаа бүр энээс ч муу штэ гэж авсан. Дээд ангийн харин зүгээрээ гэд дуулуулж үзэхэд манай хүн харин дажгүй дуулж яан шүү. Ингээд бүжгэндээ илүү анхаарахар болж чин түнд багшлахаар болно. Манай хүний хувьд бол чинтэй л хамт аживал бөөн жаргал шүү дээ. Оройн чинээс дуулах дууны хаяг янзалчлаа. Дараа нь дуулж үзье гэд чад ирэхэд анх удаа чинээс чад хүлээж авсан чинь орон дээрээ өнгөрч баярлсараад хариу бичиж амжаагүй байтал нь устгаад ажиллагүй л яхав. Араас нь хөрхий баахан чад явуулсан ч хариу байхгүй. Удахгүй сургуулийн улирлын амралт болох гэж байгаа бөгөөд эн чинь чинийг нэг хэсэг харж чадхаа болно гэсэн үг шүү дээ. Тэгээд манай хүн сэтгэлээр онцгсон нөгөө хоёртойгоо явж байгаа байхгүй юу? Тэгсэн таван тэдэнтэй таарах ба түүнээс чинийг амралтаа хаана өнгөрүүлдэг нь асуусан чинь гэрээсээ гардгүй штэ гэж хэлнэ. Гэхдээ өнөө орой бид хэд гадуур гарнаа. X гээд газар орно гэхэд доон баярлаа л яваад өгнө. За тэгээд оройн байгаа газар нь ирнэ штэ. Ширээнд чинь суучих гэсэн үгүй. Тентхийн ширээнүүд бүгд өөрчлөгсөн болохоор хамгийн захын ширээнд яалтчгүй сон. Манай хүнч чинээс дэндүү хоол айн гэд хошоогоо анжуулаастай.
Удалгүй нөгөө дээд ангийн агч хоёр орж ирэх ба манай хүнд нэгэн санаа зурс гээд орж ирсэн нь сайн бүжиглэж чадахгүй байгаа болохоор улирлын амралтыг далимдуулан завтай байгаа дээрээ чинтэй хамт бэлтгэл хийгэх ба дээд ангийн агч уг санааг нь дэмжинэ. Ингээд бүгдээрээ цуглах ба нөгөө дормжлаад байдаг хоёр ч нь бол бэлтгэл хийх завгүй гэх бол манай дуан би завтай л гин. Өөрөө энэ санааг гаргасан юм чинь харахгүй штэ. Чин харин эргэлзээд байна. Тэгэхээр нь дээд ангийн ах та хоёр бүжиглэж үзээд болж ойлно. Заавал бэлтгэл хийхээ болио гэх ба манай дуан саваж идэг нассан. Угаасаа бүжиглэж чадахгүй нээр чинтэй хамт байхыг хүсэж байгаа хүн юу гээл гоё бүжиглэхвдэ. Манай хоёрыг харсан нөгөө дормжлоод байдаг хоёрч бид хоёр төрүүлээд үзүүлбэрээ үзүүлэх шүү. Та хоёрын дараа гарахаас чижээд байна гэж хэлснээр чин маань манай хүнтэй хамт бэлтгэл хийхийг зөвшөөрвөө. Чинийг төр холцсны дараа дээд ангийн их чирээд дуанд зориуд чамайг муу бүжиглээд байсныг чи мэдсэн шүү. Гэхдээ маш сайн хичээгээрээ чинийг хойш татаж олохгүй шүү гэд яваад өгдөг. Манай хүн тэр өвөнд нь бүр эмороо дөрөв хөлөлж мөлцсөн заяа. Чи нэрээд яасан гэд асуусан чинь чи надад санаа зовоод байгаа мó? Би одоо зүгээр алчлаа энэ. Чи нуцаа гаргаж ирээд харсан чинь намайг тоохоо олчлаа гэд шууд урайдیں۔ Тэгсэн дуаны утсанд мэдэгдэл ирэх ба чин түүнийг фоллоу хийжээ. Бөөн баяр. Дими юм бичээд үзээрэй. Блоклж шүү. Зөвхөн үзүүлбэрийн талаар ярина гэж анхааруулдаг. Манай хүн камерын дэлгүүрт явж агаад чиндээ мөргөлдөх ба зүуд гэж бодоод өөрийгөө чимхэж энтер. Тэндээсээ манай хоёр Таиландын алдартай сумаар хөөр хаялал хийж гинэ. Манай хүнч би сайн дуулж чадахгүй байна. Надад зөвлөгөө өгөөч гэсэн чинь манайд очиж бэлтгэх юм уу гэж хэлснээр манай хүний зүрх бараг хаагдлаа. Дуан маань тэдний дээрээд буудан дээр наах яган бамруу шиг барьж аваад яасаа хөөрх юм бэ гэтэл намайг эрхүүлдэг байсан залуу хчээсэй гэж авсан. Ингээд манай хоёр дууныхаа бэлтгэлээ хийх ба дараа нь манай хүнд аваад хончиж олохгүй мó гэж хэлээд хөөгдөн гарваа. Джейми маань дуантай уцаар арай зогсчихсан. Яг янзгаа нэг хөөрх юм зөрж өнгөрөх ба дооныг маань шууд анид уцаа таслаад тавьчдیں۔ Манай хоёр бүжгийн бэлтгэлээ хийж дуусаад гэртээ харьцахаар гарч ирэх ба манай хүн Жинки эрэгтэйлэг хоолоогоор чамаа хөргөж өгөхгүйгээ хэлтэл гайхаад юу болоо вэ над хоолойны өнгөч ингээд асуутیں۔ Намайг ингэж ярахад дуртай нэг хүн энд байна л та гэд өднөө. Дуан маань дандаа найрхан хоолоогоор өнтер гэл нэлцганаа явж идэг хүн байхгүй юу? Тэгсэн чи манай хүнийг барилга руу шахаж алхаж малхаал тийм үү гэд бүр галзаа. Дуан бүр муужаад унжээдэг шүү. Джейми нөгөө янзгаа хүлээгээд ээжсэн орж ирж байна. Давхиж очиод нэг тулгаатх хөөл гэдээ. Нэрийг нь асуусан чинь Марс гинэ. Тэгсэн манай хүн чи халуухан харагдаад байсан гайхах цол алга. Марс гараг шиг халуухан юм ингэнэ. Янзаа манай хүний нэрийг тааж болохоо гэснэ. Царайнаас чинь харахад Джейми л байхan тэр. Энэ хоёр бараг харцаараа идэлцлээ тэхүү. Чиний найзууд манай хүнийг арай л өндөр хан босгоод байгаа юм шүү гэсэн чинь эн чинь л би гэж аргагүй. Дуан маань авраад ээжтэй. Удалгүй манай дуан гүйсээр орж ирэх ба ундаа авчирч өгнө. Найзууд нь талархаа авах бол чи нь бол надаа байгаа л гिचгэн. Тэгсэн манай хүн би өөрөө учидөө ядарчлаа гэж авсан. Араас нь Джейми па хоёр амьсгаацаар орж ирэх ба нохоонд хөвгчж байгаа юм шиг хурдан үйснийг нь гайхаастай. Тэгээд чинийг харснаа Джейми чин дээр очиод бэлтгэл хийгээд их ядарч гэнэ гэд хажууд нь наалтдээ. Манай дооны бүр амьсгаан төргсээ дэлбэрхнээ. Бүр болоогүй би чамайг аль хэдийн ажаагаар фоллоу хийсэн ч чи намайг дагаагүй байхыг л яг л доон шиг яриад авч гисэн. Дуан маань яаж харж тэсгэвдэ? Джеймиг чирч босгоол чинд хандан яагаад түүнийг өөртөө нааллуулаад байгаа? Би гомлоо заа юу гэд хошоогоо онжуулаад унлгөө л яхаа. Манайхан ч юм эдийгээ ярилцах ба тоон Ким хоёр дааж авах гэдээсэнд Бай Джейми хоёр буруу харж байгаа шууд тань руу оолцоо гэд мессеж авлаа л өнөөх нь Кимигээ дагуулan явж байгаа юм чинь. Манай тоон одоо хідэн ч удаа тархитуулд юм дэ. Гой охинтой мессежлээд ин гээл өдөө хүртэл бодож байгаа ах та. Хоол идэхээр явах замдаа манай хүнч ганцаараа бэлтгэл хийх онцгүй маа. Чамайг их саналаа. Чи намайг сансан уу гэд асуусан чинь бэлтгэл чи хэр байв да сайн хийсэн үү гэд зөрүүлээд асуухад хариулж чаддаггүй. За хариулах хэрэггүй гэсэн чинь би чамд харуулъя гэд Джейми па хоёр ч алга ташин хөгжөөнд дэмжиж манай хүн чи яг бүжгээ эхлэх гэсэн болоо гэж авсан. Манай гурав бол нэрээ ичнэ гэж бол байхгүй штэ. Па Джейми хоёр дуаныг маш хичээнгүйлэн бэлтгэлээ хийснийг баталж байна гэснээр Жин маань манай хүнийг ядарч байгаа гэд машиныхаа төлхөөрийг өгчээ. Би жолоо барья гэж хэлсэн чинь чи ч гэсэн бэлтгэл хийгээд ядарч байгаа штэ. Би өөрөө барья гэдэг. Тэгээд яах нь мэдэгдэхгүй Чинийг гөлөг шиг ширтээ зогсоод байсан чинь явах юм уу үгүй мүү дуугаа ширтээ зогсоод байхын гэхэд Джейми хажуунаас нь тэр боотом штэ гэж авдیں۔ Яаж яхад па бүр дээрээс нь нэмээд манайх надад иймэрхүү игдүүтэй царайтай нь боотом байдаг гэж хэлсэн ингээд манай өн рүү зааж идэг наасан. Тэгсэн чинь манай доо үгүй чи надаас илүү игдүүтэй штэ гэж гөрийнэ хөрхий.
Чинд машиныхаа түлхүүрээ өгөхдөө хурхан гар марыг нь далимдуулж атгаастай заяа. Тэгээ чин төрүүлээд алхаад явхад ардаас нь харалтаа тэр бүр игдүүтэй байгаастай гэж нялцгансанд Джейми харин харалтаа дугаа нь яг боодон байгаастай гэж хэлэх ба Паяг харин 200 баатаар хахвалцж нэг юм өөрийгөө топ гэж хэлүүлээ ээж аваас. Манай хүн бүр Джейми па хоёроос шарсан маха харамлаад чин рүү бүгдийг нь өгөөд идэгдэхөө. Тэдэн дээр чин гэсээр нэг ягаан цамцтай залуу ирэх ба 10 жилийн ангийнх нь бороо юм шүү дээ. Үнэн мэдрэмжгүй гар заяо. Ам нь халаад бүр ярьж алднаа. Чи энэ 10 жил таахта миний найз Тивгээс бусдыг нэг нүдэрэж хардггүй байсан штэ. Нэрээ та хоёр салцсан уу энэ явж алдсан. Энэ олоогүй надаа бүр гоё хэлэх юм байна гэснэ. Манай найз Тив чинд нэг бамруулш сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө бэлэглэж хайсан энэ гинэ. Дооны маань царай бүр бараагаад хэлсэн. Джейми ба хоёр ч үнийг нь анзааран ягаан цамцтыг цэвэрхэн хөгөөд явлаа. Манай хүн хөөрхи бүр эморчээ. Тэгээд сууж байгаа газрынхаа зургийг дараад стори хийсэн чинь чин түүн дээр нь зүрх дарснаар дооны маань богинохон эморол тогсов. Шаал танихгүй хүмүүст краш маань миний зурган дээр зүрх даршлаа гэж хэлээд гүүгээстэй заяа. Манай хүн копигаа барьсаар чиний хүлээгээд суух ба эрхээр нь копигаа өгчөөд хөлрүүн ширтэж жагаад нэг сайхан тэрүүлээд авнаа. Дандаа өөрөөсөө болно шүү. Урт сайхан хөлөөгөө агуулсан нарийнхаа өмнө өмссөн байхгүй юу? Энийгээ дахиж өмсгүй яаж болохоо гэд хурган харамлаастай. Манай дуан царайны сайхны ачаар нэг охинтой хамтран реклам тоглоо. Энэ охин нь манай хүнд жоохон талтай заяа. Тоон тэр бичлэгийг нь хараад чинд үзүүлээд энэ одоо юу болж байна зүгээр юм уу гэсэн чинь худлаа шаал тавахгүй царай гаргаад ажил л штэ гэдэг. Дуаны практикийн чиний хүлээгээ сууж исэн өнөөх хамт реклам тоглолтоо охин хурж ирээд iPad-ыг нь өгөх ба дуан түүнээс бид хэд юм идэж байна хамт явах уу гэж асуугаад хамт явах оролдог. Удалгүй чинь хурж ирээд бөөндөө явцгааваа. Хөөрхийн манай дуан машиныхаа урд хаалгыг өгн чин донгоолгож өгсөн байхгүй юу. Тэгсэн өнөөх охин баярлаа гэж сочдээ. Манай чин жоохон муухай хараастай заяа. Өнөөх охин яриа өдөж нэрээ санал болгохоор гоё кино анаа гэж асуусанд нэг кино байна өгнө. Чинтэй үзье гэж бодож аач тэр завгүй болохоор чадахгүй л айх тоо гэж далимдуулан хэлнэ. Чин муухай харсанд манай хүн чинь голын талендаа харж штэ. Тэгээд хөөрхий би жолоогоо анхааралтай барьлаа. Удахгүй нүүр нүрээ харж уулзъя. Битээ намайг санаараа за. Энтергээд ердөөсөө чин рүү чиглэлтэй юм яриад байсанд өнөөх охин жоохон гайхнаа. Тэгээд манай дуаныг чи их зөөлхөн ярих юмаа гэсэнд би зөвхөн чинтэй л ингэж ярьдээ гэснээр сайн нэг юм учирч анцанг нь ойлгоо. Ястай уучлаарай хойлоо суудлаа салах уу яхаа гэж сандарч гарсанд чин хэрэггүй надад хамаагүй гэж авсан. Манай хүн чиний гэрт ирээд өдрийн зураг авалт ястай янзтай байсан гэд ярьж гарсанд тийм үгээд яваад өгдөө. Хартаад байхад чинь ойлгохгүй зүгээр. Тэгээд буудан дээрээ нүдэн анаад суугаад байсан чинь манай хүн чин гэж байн дуудаад усуулт юм аастай. Тэгсэн юу болох нь энэ вэ? Тэр ууралчиж надаа ууралцсан байна гэж агаал гинэт ойлгоод чи намайг түнтэй хамт зураг авалтанд орсон болохоор хартаад ууралсан юм уу гэх ба зүгээр хамтал зураг авалсан юм аа. Тэгээд би iPad-аа мартаад надаа авчиж өгсөн байхгүй юу? Битгий уурлал та гэж хэлэх ба заал эдээ. Одоо гайгүй болцсон уу гэж асуусан чинь тэр нэрээ хөөх юм бэ нэлээ. Яг чам тохиргоор гэж авсан. Чи найзтайгаа уулзахаар тохирсон юм байна л да. Манай доон дагаж авъя гэсэнд юу гээл зөвшөөрхөв. Гэхдээ манай хүн тэр газар нь очилгүй л яах вэ? Дуан дээр нэг эмэгтэй ирээд тэнд байгаа цагаан хувцастай манай найз чамайг сонирхоод байна гэхэд харснаа гуруула цагаан хувцастай байна штэ гэснээр найзаагаа дууднаа. Манай чин энийг нь хараалаа. Тэгээд урам нь хугараад гарах бол нөгөө талд доо маань уучлаарай надад сонирхдаг хүн байгаа гэж хэлээд нөгөө охиноос татгалцдаг. Чин рүү харсан чинь байхгүй хайсаар чин дээр ирэх ба цаашаа бай чамтай харьцмааргүй байна гэд явуулчихнаа. Нээ тэгээ сэтгэл санаагаар унсан амтан чинь согттлаа ууж гарна. Салбитгэн дээр нэг зураг зураад согтоогийн гайгаар тэрүүгээрээ маргааш нь шивээс илгээр тохирноо. Чинч тэрийг нь хараа зогсож байдаг. Шаал гостой юмыг үрсээр чиний гэрт аваад ирэх ба уг нь манай хоёр л дуаны гэрийг л мэдж байгаа штэ. Төлхөөр энтер нь байхгүй гэж хууд яриад бушуухан алгуулж байгаа юм чинь. Манай хүн чинь шөршөөр энтерт ороод аваас хэрэгцэн заяа. Би дотороо бандаж авахгүй гэж хэлээд нэг тэрүүлээд амнаа. Ингээд манай хоёр орондоо орох ба би чамд маш их хайртай. Миний чамайг их мэдрэмж одоо ч яг анхных шигээ байгаа. Би чамд дарамт болох гайгүй шүү. Гэхдээ л чамайг үнийг мэдээсэй гэж хүссэн. Чамайг ямар ч яасан би байгаагаар чинь хайрлана гэж манай доон хэлнэ. Өглөө нь манай хоёр учиргүй тэрэлтцээ унтаж ядаг. Тэгээд учиргүй хөлийг нь хавчиж тайлшганаад дахиад тэргэлүүлгээ яхав те. Гандан борхоо дахиж орлон гараад хөлийг нь дарж сууж байгаа л хоёлаа өнөдөр бэлтгэлгүй завтай чинь гадуур гараа л та гэсэн хин завтай гэж чинь надад ажил байгаа гэсэнд манай хүн унжих ба хамт явах уу гэж асууснаар тгий гэж хөөрж хагаад дахин тэрүүлвэ.
Чи намайг хамт явъя гэж хэлсэн гоё доо гэд тэнэгтэй чааг нь харчгал та. Хөөхөн маастэй. Тэгсээ яасан гэж шивээсний газар дагуулаа ирчээдэг насан. Манай хүн айгаад эхлэегүй байхад нь орилоод эхлэн штэ. Чин тэгсэн гараа өгөх ба баярлаж атгаад өргөжлүүлэн орилноо. Мэдгүй энэ царайны хувирал энэ төр яана гэдэг байгаа юм бэ? Харин чин шивээс хэлгүүлтэл яахчгүй дуаан л өмнөөс нь хий димээ орилсаар байгаа тусдаг. Манай хоёр чиний гэрт ирэх ба яагаад намайг гэртээ аваад ирчвэ? Даалт санаа манай байна уу? Надад ч бас гэр орон аав ээж гэж байдэн штэ гэж солиорч агаад эгээтэй хөөгдцөнгөө. Чин төрүүлээ тусанд орлоо шүү гэсэн тусламж хэрэгтэй юу гэж өдөө асуунаа. Тэгсэн аахаа гэснээ манай хүнийг буудан руу шахаад гээж хэлнэ гэж бодсон уу? Хүмээр байна уу л гэдэг. Манай чиний ангийнхан сакс тоглохоор болох ба дуан таан хоёр хөгжөөнд тэмжишээгээд тэрүүгээр нэг орилж гарнаа. Чин үсрээд бөмбөгөө шидэх үед эсрэг багийн нэг юм түлхээд шагаагаа эвгүй болгочдیں۔ Дуанч тэндээс аятайхан тоглооч гэд эсрэг баг руу орилно. Заалан дайсан хүмүүс бас шудраг бос тоглож ийнгээд орилж эхлэх ба тоглолт дуусахад 23 секунд. Чин торгуулийн хоёр шидэлтийн нэгийг нь алдсан ч сүүлийн бөмбөг дамжуулалтаар цаг яг 1 секундыг заахад гол оруулан хожиноо. Дуан маань өвдөж байгаахтай гээл хөлийг нь мөсөөр арчиж өгнө. Өвдгөө гэж надаа амлжаад өвдөжгэн гэхэд аль хэдийн болоод дууссан юмыг яах вэ гэж хэлэх ба манай хүн би чамд санаа зовж болохгүй мó чамтай адилхан би ч гэсэн өвдөж байна штэ харин ч надаа бүр илүү хэцүү байхад гэд хэлнэ. Даанч тийм юм гэж өвөөсэй гэж хэлээд манай хүн бүр урайчхна. Тэгсэн манай чин дуаныг тэрвэрэд уучлаарай өвдөхгүй байна гэдэг амлалтаа зөрчсөн гэж хэлэх ба манай онч бүр нүдээр нь ус гүйжгсэн л байдаг. Джейми өнөөх газараа байж исэн янзагч хурж ирэх ба энд байгаа хамгийн хөөрхөн хүн чи юм даа гэж сэтгэнэхэд янзагч би юу л гин. Ингээд манай хоёр нэг толгойж аваад шүнийг хамтдаа өнгөрөөхөөр гарцгааваа. Сургуулийн нээлттэй өдөрлөг болон нөгөө хоёр үзүүлбэрээ үзүүлэх ба яах вэ бас дайжгүй шүү. Нэрийн энэ бүлтгэрийг манай эртний BL дурлагсад бол таньж байгаа айлгуу дээ тий. Одоо бол Atlas гээд хамтлагийн гишүүн энэ хамтлагч нь миний өмнө ярьдаг киноны дууганд дуулсан штэ. Эдний хамтлаг ер нь хөөрхөн дооноттой. Та хэд сонирхоод үзээрэй за. Бас амар лав бүжгэлдэг шүү. Тэдний араас манай хоёрч үзүүлбэрээ үзүүлэх ба чин гинэт уулж чадхаа болон гацаж дуан түүний мөрийг доолж эхлэн хичнээн хол байх нь хамаагүй хэр утхан ч хамаагүй чи ганцаараа юм шиг санагдах үед би тэнд чиний төлөө цаг минут тутамд хамт байх болно. Зүрхмийн дөрөх хүртэл бид биенийхээ дэргэд байсаар байна гэсээр манай хоёр өршлүүлэн дуугаад болно. Нэрээ манай хоёр чинь Dex гээд хамтлагийн гишүүд штэ. Бүжиглэн, дуулан, жүжиглэн, битүү аяас, клан гээд дууг нь сонсоод үзээрэй за. Ингээд манай хоёр өдөр шөнөгөө бэлдсэн бүжигтэй үзүүлбэрээ үзүүлвэ. Галзаа. Манай чин алдаа гаргаад өөрийнхөө үзүүлбэртээ сэтгэл хангалуун бас байхад Дон маань чи жижигхэн л алдаа гаргасан. Тайзан дээр ястаа гал асаасан штэ гэж дэмжнэ. Чин манай хүнийг меншн хийгээд IG-да стори хийх ба намайг меншн хийлээ гэж үгээл баярлна. Тэгсэн бүр түүнийг налаад хэвтэх ба сандарч өглөө ингэнэ. За тэгээд манай чи ширтэж байгаа Доныг мань нүсээ тань да. Сайн жаал гэснээ манай хүнийг чирж аваад орон дээрээ суулгаад Дооны нэг товчийг суух татаж тайлаад цааш алхан за би ярьж чадахгүй нэ та өөрсдөө үзцаа. Ёо энэ чиний царай бүр цаанаасаа сексэтэй нэг тийм аазгаа хөдөлмөр юу мэрэмдээ та ойлгож байгаа хаа тий хийлэх байгалах тооч гэж. Тэгээд манай хүний хүрээдэргээ дуудах ба Доон бүр ангад цангас араатай амтэн шиг л очиж штэ. Ингээд уснаас нэг юм гарцгааж унтахаар болно. Чин жаахан бодлогошронгүй байсан чинь юу атсыг гэд асуух ба өрхөөсөө өмнө чамтай унтчвал яадаг бол гэж утсан гинэ. Доон бүр муужирч яадаг наасаа. Тэгсэн татаж асгаад нөгөө ярилцээ. Хэрвээ бид үерхсэн ч ор тэрний асуудал маань таарахгүй бол яах вэ? Гэхдээ энэ сүртэй зүйл биш ч лээ. Ядаргаатай штэ ингэнэ. Үнэ. Дуан сонсоод би бүр өгөхнэ гэсэн чинь гүйцэлдүүлээд өгөхгүй гэд госхнэ. Манай хүнээс өмнө нь үзэж яасан уу гэд асуусан чинь зайлагч нь бас тэгж жаад охинтой үзсэн байна хөөе. Чи нас өмнө нь охинтой үзсэн байх. Гэхдээ хоёулаа л эрэгтэй хүнтэй үзээгүй заяа. Манай хүн чинь сандраад чи хүсэхгүй эсвэл айж байгаа бол би нөгөө юу яачих юм уу? Чи хийх үү гээл итгэл мутаахан хэлсэн чинь чин бүр нэрэмүү гэж агаал дараад авлаа. Манай хүн чинь нүд мүдээ бүр тас анцсан заяа. Нэгэнтэй л хайртай юм чинь дүүрч юу л болвол болог гэсэн айтай гэвтнэ. Чин тэгээд байсан чинь айгаа хотлаагаасаа би яг жигнэсээ айж яхад гэж томорноо. Тэгсэн чинь би топ баймааргүй байна. Оролдож үтсэн ч надад таалагдаагүй гэж хэлэх ба. Манай хүн бүр алга малгаа ташаад баярлаж гарсаа. Тэгсэн чинь гэхдээ би хизээч боотон байж үзээгүй гэдэг. Манай хүн шүлс мөсөө залгиснаа.
бараг алгаа хасраад одоо үүз мүзг ихнээ хөөе. Тэгээд шууд чинийг өөр дээрээ суулгах ба доороос нь яахгүй юу? Мэдрэгдэхгүй юу ч гэх юм уу юу ч хийн ч одоо тэгсэн манай хүн би бишээ энэ тэр жижигхэн доон гэх гээд амуу хайшин хөөхий тэгсэн чинь яач 0-аар гээд манай хүнийг хавтуулдгүй дээ. Ээлтэй гэсэнд төрүүн зогцуулж өгөөстэй одоо битээ давар гэж байна. Доон маань байрлал энэ төр аваад come on baby ахта хүрээд иргэх ба чинь хөлөө явуулсанд манай хүн гачин дуртай. Даанч араас нь гоцолгоо унт гээд үйл ажиллагаа өндөрлөө. Йоо би бүр тэмцээн уралдаанд тайлбарлаж байгаа юм шиг арай л амар дэтейлний яриад байна уу? Айгуу дуртай тий. Өглөө тэгээ чинийг маань хүнсэж үнгээл үнэрлэж арайл гоёо гоё. Манай хүн Джейми Па болон хоёр охины хамтаар зураг зурхаар явахаар болсноо хэлээ. Бүр далайн эрэг дээр шүү. Чин сонсож агаад чамаа сонирхдаг хүн байхгүй өстэй гэсэнд Дуан хариу байхгүй. Тэгсэн шууд чамаа сонирхоод хэр удаж байгаа юм гэж асуух ба мэдгүй гэсэнд дахиад хариул гэж авсан. Манай хүн ч үнэхээр мэдгүй байна. Гэхдээ миний зүрх ганцхан шинийх гээд байдал намжваа. Октоодын хажууд суугаад үзээрэй л гэж анхааруулна. Хөөрхөн магастэй. Джейми маань янзахтайгаа санамсаргүй тарна. Манай хоёр чинь дээр нэг хамт явцгаасан та. Тэрнээс хойш ямар ч залуу янзгаад таалагдхаа байсан гинэ. Джейми ч ижилхэн гэж байна. Тэгээд манай хоёр хайр дурлалгүй цэвэрхэн уулзаж ахаар тохирдог. Дуан маань далайн эрэг дээр ирээд зураг зураад байгаа мүү мэдгүй чин рүү баахан юм бичээстэй. Тэгсэн хариу ирэх ба гэд ирсэн гинэ. Тэгсэн найзуудаа чинээс хариу ирчлээ. Өнөөдөр ястай миний өдөр байна гэсэнд Джейми гэж хариу ирэхээр л чи бүр баярлаж өгөх гээд байгаа мó гэд ангааж байгаа юм чинь. Чин маань гэртээ харих гэж явжгаад өнөөх тийг ихчтэй таарна. Уулзаагүй удлаа шүү гэхэд гэд би авлаа гэд яваад өгчтэй. Манай Дуанч би ирлээ гэсээр орж ирэхэд чи ууртай сууч юм. Манай хүнийг тоохгүй. Хөөжээ гэсэн чи оройтлоо гэдэг. Гомдсон юм уу гэж тэрсэн чинь алей байж идэ гэд Дуаны халууныг үзтэл манай хүн халууржээ. Ийм аваад ирээ гэд явах ба чиний утсанд тийгээс мессеж ирэхийг нь манай хүн харчлахгүй яах вэ? Тэгсэн дахиж уулзсандаа баяртай байна гэсэн мэдэг. Тэгээд хөөрхий хараагүй юм шиг жүжиглээ л дээ. Манай хүн шүн халуураад байсан чин эм авчирч өгөх ба нөгөө алга болсон зураг байна да. Тэрийг аян дээр наачсан авчирч өгдөө. Чи авцсан байсан юм уу гэд манай хүн дуулууртай гэх чинь эмээ унаа. Тэгээ шүнжин л манай хүнийг асарч байгаа юм чинь. Манай хоёрыг хамт сууж ясан чинд мессеж ирэх ба дүү нарынхаа хөгжмийн бэлтгэлийг үзэхгүй мүү гэсэн байдаг. Тэгээд маргааш би найзуудтайгаа ахлах сургууль руугаа явна. Чи хамт явах уу гэд хамтдаа явдаг. За тэгсэн яг нөгөө Тью гихштэй таарна. Чин цаашаага найзуудтайгаа яваад өгөхөд манай Дуан Тью хоёр хартсан байлтаа хийж байгаа юм чинь. Манай чин бэлтгэлийг нь үзэж дуусаад харьлаа гэд явахад Тью түүний араас дагаж гараад ярилцахыг хүснэ. Ахлах сургуульд байхдаа Тью анх манай хүнтэй ирж яриа өдөн танилцаж улмаар дажгүй дотн олжээ. Тэгээд өнөөх алдарт яган бамруушаа өгчээсэн юм байна. Тэднийг инхүү ярилцсан зогсож байхад Дуан ойрхон байж таарах ба тэр үед нь яг Дуан бид хоёр зүгээр найзууд чамд ямар хамаатай ингэж хэлж таарах ба тэгсэн ч манай хүн хурж ирээд чиний хөтлөөд аваад явдаг. Тэгтэл манай хүний сэтгэл нэг л хөндөртэй юм тороод байгаа байхгүй юу? Тэгээ хэлж чадахгүй. Гэртээ ирээд би рүүгээ хараад юм хэлж чадахгүй байх ба ашгүй чин асуухан байхгүй мó гэснээр манай хүн та хоёр зүгээр найзууд байсан мүү гэд асуудаг. Зүгээр найзууд гэхдээ тэр намайг өөрөөр хардаг байсан байх гэж хэлнэ. Манай онч буруу харж суух ба чин хурч ирээд өөдөөс нь хараа сунаа. Тэгээд манай хүнийг найзаа гэж боддгоогээ хэлэх ба доон арай дэрдэж байгаа л да. Одоо ч гонёлсон хിവэрэ байна уу гэсэн тийм гинэ. Тэгэхээр н өнөөрөө наттай хамт тусан дарах уу гэж хэлээд манай он ч юу юуг бодоол гээд ялаа ундээ. Тэгтээ ямар ч биеийн шүргэлцээ энэ төр байхгүй яг сайхан усанд ороод гарч ирцгээх юм байх. Нэрээ нэг юм хэлэхэд Тью хизээж натаа усанд орж байгаагүй штэ гээл бяцхан тип шидчихэж байгаа юм чинь. Манай хүн хоёр найзтай ярина. Би нөгөө Тью гихштэй уулзсан. Яагаа бамруулж бэлгэлдэг. Чинээс асуухад зүгээр найзууд гэсэн л дээ. Гэхдээ яагаад одоо болтол бамруу шиг нь хадгалаад байгаа юм бол гэхэд чинээс өөрөөс нь асуугаад үзэлтэй гэх ба хаяхгүй гэд хэлжүүл яах юм бэ гэд айгаад байгаа юм гинэ. Манайхан бөөндөө X гэд газар сууцгаана. Чи маань хоол захиалцсан шүү гэсэнд Джейми бүр хайртай шүү чи ингээд дайрсанд Дуан маань тэр минийх гараа тат гэж байгаа юм чинь. Удаачгүй төв нөгөө ягаан цамцтай хамтаар орж ирвэ. Ягаан цамцтад ямар ичгнүр айхаш юу айцгаанаа нэг тулгаадах уу гэд ирж байгаа юм чинь. Тью харин чинийг хальт зээлэдхүү хөөл гэх ба ягаан цамцад шууд чиж босгоод бидэндээ жоохон сойчгаа гэд аваад явнаа. Тэгсэн Тью үлдснэ. Нэрээ би чинийг төр зээлгээд биш бүр эргүүлж авахар ирсэй гэж буцтیں۔
Төвгийн ширээнийхэн зүрхний цохол нэртэй тоглоом тоглохоор болно. Аюу сэртэй нэр мэр өгцөн үү? Яах вэ гэхээр хоёр хүн ухаалаг цаг зүгээд бие биенээсээ асуулт асуух ба хариулж байгаа хүний зүрхний цохолт 100 BPM-ээс дээш гарахад яалагдах юм байна. Яаж хийж байгаа Тэв чинь хайрыг тааруулж штэ. Тэв асуунаа. Чи миний сэтгэлээс татгалцсан чиний харилцаанаа сайхан айцаас болсон мэт гэтэл чинд өөрчлөлт алгаа. Одоо чиний ээлж. Чи зариуд намайг ансан мэдтэй гэсэн Төвгийн зүрхний цохолт бага зэрэг хурцж байна. Тэгсэн Төв миний чамд өгсөн бамбарш одоо ч чамд байдаг өстэй гэж асуухад чин маань дуан руу ширтэж агаад эр хүргээд хайж байгаа. Тэгэхээр нь зөрүүлээд чиний ирсэн шалтгаан чинь зүгээр ялагдхаас айсандаа эцтэй гэж асуухад Төвгийн зүрхний цохолт ирээс дээр ирээд зогсдیں۔ Төв зөрүүлээд чи одоо ч надад сэтгэлтэй эцтэй гэж асуухад чин маань дахиад дуан руу ширтэж агаад зүрхний цохолтоо зод авалж ялагдваа. Эндээс аль аль талын ширээнийхэн чинийг Төвд одоо ч гэсэн сэтгэлтэй гэж ойлгодог. Чинийг ширээнээс босгоод Төв тэр ярилцаадахыгээд аваад гарах ба манай онч сая зүрх маань цохолсон чамаас болоогүй өөр хүнийг харж яасан гэд хэлтэл хинч чиний хажууд үлдгүй өнтрийг гуцаж өгдөө. Битээ зураасыг даваад агараа гэсэн чинь би чамайг хинээс ч илүү мэддэг болохоор ингэж хэлж ийн гинэ. Тэгвэл ч сайн мэджил байгаа юм байна. Тэр үед би чамайг эргүүлээд хайрлаж эхэлсэнийг. Одоо харин мэдмээр байна. Бүх зүйлийг жоохон өргөжлүүлэхийг хүсэхдээ би яг юу буруу хийсэн гэдээ асуунаа. Манай чин аажмаар зүрх сэтгэлээ нээж эхлэхэд Төв түүнийг аниж эхэлсэн байгаа аахгүй юу? Тэгээд манай хүн би үнэхээр ойлгохгүй байна. Чи намаа гэвэл би чамд бүхнээ зориулахад бэлэн байсан. Яагаад бууж өгсөн? Яагаад алга болсон гэж асуудал хинч чамаа хүлээж чадахгүй чи. Хүн хизээж анх яаж хайрлаж эхэлсэн шигэ яг тэрүүгээр өргөлж байдгүй. Итгэл найдраа алдтiin. Надад яг л ёроолгүй зүйлийг хайраар дүүрэх гээд оролдож байгаа юм шиг санагдсан. Би хэдий автал чамайг хүлээх ёстой байсан юм бэ гэж хэлнэ. Тэгсэн чинь маань хэрвээ чи намайг хайрлахаа байсан юм бол надад хэлэх ёстой байсан. Хэл чимээгүй алга болоод өөр хүн найраад явж байгаа хооронд гэд хэлнэ. Тэр үед гинтэл Төв харилцаа холбоогүй алга болсон бөгөөд найзуудтайгаа өрөөсөн хараар хайрлах хэцүү юм байна. Би бууж өглөө өөр хүн найрлаа гэж ярьж байгааг нь сонсоод чи маань мэдчихэлтэй. Тэгээ Төв би яг ганцхан асуулт асууя. Хэрвээ чамд намайг их сэтгэл одоо ч байгаа бол шинээр эхлэж болох уу гэж асуух ба энэ үед дуан маань ирчгсэн яг сонсож байдаг. Манай өнч арга шухран яваад өгөх ба чин түүний араас ирсэн ч байхгүй. Уцааж авахгүй алга боллоо. Джейми Па хоёроос хаана байж болохыг нь асуудал танахаас өөр газар мэдэхгүй штэ гинэ. Ингээ чин маань гэртээ ирээд хайсан ч байхгүй. Манай өмөр үнэн голоосаа ямарчээ. Чинээс дуулга ирсэн ч тасалж байна. Тэгсэн чаад ирэх ба би гэртээ ирчлээ. Чи ирмээргүй байвал ирэхгүй байж болно. Гэхдээ би чамд энд ирэх 15 минутын хугацаа өгье гэж бичсэн байдаг. Манай өнч амьсгаацаараа орж ирэх ба яагаад уцаа авахгүй байсан гэж асуудал миний амьдралаас яваад өггээд хэлж магадгүй гэж бодоод айсан гинэ. Тэгээд би цагтаа амьдсан уу гэж асуух ба тийм ээ гэдэг. Хэрвээ би амжаагүй бол гэсэн чинь чамайг ир хүртэл чинь би хүлээнэ гин. Дуан яагаад намайг ирж аваагүй? Тэр үед чи надад хэрэгтэй байсан гэж асуухад би чамайг асуудлаа цэцлээсэй гэж бодсон гинэ. Төв бид хоёрын донд цэцлээд ах асуудал байхгүй гэсэн чинь тэгвэл яагаад зурагч нь хурдан цохолсон гэж асуунаа. Учир нь би чамайг харж яасан гэж тайлбарлах ба Дуан маань би чиний араас гүйхтэй хизээж бууж өгч байгаагүй. Гэхдээ чамтай хамт байхад чиний зүрх сэтгэлд яг л өөр хүн байгаа юм шиг надад мэдрэгддэг гэж хэлэх ба би чамайг сонгосон ч чи ингэж мэдэрсээр байх уу гэд чи маань асуунаа. Тэгсэн би зүгээр л айгаад байна. Чиний найз гэдэг статустаа өөрт гацчих уу гэхээс манай чин би чамайг хизээж найзаа гэж бодож байгаагүй гэх ба би чамд яг одоо баталж харуулъя. Чи надад баталж харуулсан шиг гээд өнөөх бамбар шиг гаргаж хаяад Дуан би чамайг сонгож байна гэдэг. Нээ тэгээд манай он ч бүр бөмбөрүүлж алднаа. Манай хоёр юм идэх гээд тоглоом газар ирэх ба хааж гасан байсанд миний залуу өсөөд байна штэ. Тэр өсөж болохгүй штэ. Материал нь байгаа бол би өөрөө хийж болох гэж гуйгаад чинд маань хоол хийж өгнө. Өглөө нь бүр үнсэж үнгээд ноцож наалсаар агаад чинийг маань сэрээжэж байгаа юм чинь хөөрх маастэй. Манай он чинь Эйброс юу айцгаандаа гээд тас хар шилмэл зөөцөн гүйл амтан найзууд дээр ирнэ. Тэгсэн хуйлаад процесснүүдээ нуух гээд хар шил зөөц юм гэж авсан. Гүрштэй зүгээр кул харагдах гэж зөөцэй гэж гүрийнэ. Па тэгсэн нүдэн шилийг нь сог татаж хаяад манай хүн баригдваа гэж. Яах нүдийн хүүхдийг маань. Чиний ангийнхан жаз хөгжмийн тайлан тоглолтоо хийхээр болсон мөгөөд Дуаны ангийнхнаас тай засалтыг нь хийгээд өгөөч гэд гуйсан юм байна. Хин энэ ажлыг халах вэ гэсэн чинь хариулах хүн алхаа.
Аливаа ахлагч болох хүсэлтэй хүн байвал урагшааныг алах гэсэн чинь дуунаас бусд нь арагшааныг алах дээ. Манай онч харж агаад арагшааныг алхсан чинь нөгөөдөл нь дагаад арагшааныг алхацдаг наасан. Дахиад арагшаа алхачих санаатай байсан чинь Джейми урагшаад хийрч хаяад ахлагч болвоо. Ингээд манай хүн ч ангийнхныгаа удирдан ажиллаж өгч байна. Амархан оцгүй амар ядарсан заяа. Джейми маань чин рүү залгаад дугааны бүр батраа суучлаа. Цэнэглэж хэрэгтэй байна. Өөрийгөө хэд шахаж ажиллаад хизээ мөдгөө өнгөрөөд өглөө гэснээр чин маань хүрээд ирдэг. Нэрэл копигаа хэвтрүүлээд яг унах гэж байхад нь түшээд авч байгаа юм чинь. Явж юм идээгээд чирээд гарах ба хоол ундыг нь халбатаж өгөөл манай онч бүр ядраад нойрны хүрээд хөлийг нь нэрлээ тумтаад өгнө. Үлдсэн ажлыг нь Джейми Па 2 хариуцсан үлдэхээр болж дугаан маань хайрч амархаар болно. Чин усанд оруулж өгөөд үсийг нь хатааж өгөөл хоронд нь оруулдаг. Манай хүнийг даавалан Жин аав ээж дээрээ ирэх ба ээж нь та хоёр хоол идсэн үү гэд асуусан чинь үгүй ээ ихчээ гэх ба ихчээ гэхгүйгээр ээжээ гэж дуудаа гэсэн чинь манай өмнө дуртай за ээжээ л гэж аав штэ. Ингээд манайхан хамт хооллох ба Жин хизээж гэртээ найзаагаа дагуулж ирж байгаагүй бөгөөд аав ээж нь үнд нь маш их баяртай байдаг. Мөн Жиний амьдралд хөнгө нэмж орж ирсэнд нь талархаж байгаагаа аав нь хэлнэ. Аав ээж нь яваад өгснөөр манай хоёр чинь туулж болтвэ. Өрөөх чинь сонирхъя л та гэж агаад өрөөнд нь орж ирэх ба надад тоглор хуур тоглоод өгөөч гэснээр Чин маань түнд ая тоглож өгнө. Авьяас нь дийлэхгүй хөвчөө нэрээ. Тэгсэн дугаан маань би яг одоо л асуухгүй бол галзуурах байхаа гэд энэ харилцааг албан ёснох болохгүй гэж асуухтай зэрэгцэн Чин маань миний найз залуу болооч гэж асуунаа. Дугаанч би яг ойлгох нэ гэж хэлтэл одоохондоо болохгүй шүү эхлээд хариултаа өг гэх ба манай өнч тийм ээ гэж хариулснаар энэ хоёр маань албан ёсоор үерхэж эхэлвэ. Чин манай хүнд хоёулаа өмнө нь уулзаж байсан гэж хэлэх ба дугааныг бүр ахлах сургалт байхаас нь Чин мэддэг байсан байл яах вэ? Манай өнч би үргэлж чиний хамгаалагчаач чамд юуш тохиолдсон чиний тал зогсоох болно гэж хэлээд манай хоёр үнсэлцвэ. Дугаанч би болох уу гэж асуух бол Чин түнд зөвшөөрлөгсөөр манай хоёр жан. Дугаан. За. Намайг үнсээч. Яа галзуу. Манай ончин дахиад нягчих санаатай ойрцсон чинь би өлсөд байна гэснээр Дон маань түнд гомж чанж өгөөрөлж үйл ажиллагаа өндөрлөө. Өглөө алгаа. Манай хүмүүс ханаа цатхаа мэдгүй заяа. Уг нь бол хичээлтэй гэж байгаа. Чин харин хичээл авахгүй. Тэгсэн би хоцорч олно штэ гэж товчийг нь тайлаа зогсоод байвал яах вэ? Тэгсэн чинь би хамт хичээлд чинь сууя гэж хэлээд манай хүнийг хайлсан давлага нэлцайлсан гурил алгаад ажиллаа. Би яг өөхнэ гэсэн чинь чамайг өгчөөл өөр найзалаатай болчих шүү гэх ба тэгэж болохгүй штэ гэд бүр нэлцгнуулаад хайждаг наасан. Чин маань ажидаа би зөвхөн чиний гэд стори хийчихээ. Дугааныг бол хайлуулж урсуулж индөө. Манай хоёр Джейми Па 2 дээр ирсэн чинь Чиний утсыг хулгайлаад стори хийсэн юм шиг зү гинэ. Үгүй би өөрөө хийсэн гэж Чин хэлтэл энэ хоёрын эрүү ам муулт заяа. Стил имижээ өөрчилсөн юм уу да гэд дугаанаас асуусан чинь найз залуугийнхаа цамцыг өмссөн болдгом өнтер гэд дахиад нөгөө хоёрын эрүү муулт. Багш хичээлээ орлоо. Морин шулуун ямар навшин чайсан үүний гараараа биш харин мэдрэмжээрээ сэтгэл хөдлөлөөрөө амьдралын туршлагаараа онгод тэнгэрээрээ зорох хэрэгтэй. Өшөө юу гэж болох вэ? Тийм ээ, нулимс ол зүрх сэтгэл шаргалсан үед урсдаг гэд яг л энэ мэдрэмжийг ашигла өөрийн дотоод сонсыг үн шингээ энтергээл амар лекц уншдал Джейми маань зөөдний ертөнцөөр аялцаан байж байгаа аахгүй юу? Чи нас тасаа юу? Энд ч одоо хинбэ ястаа хараагүй үзээгөө царай ань гэсэн чинь та зураг зурхтаа онгод тэнгэрээ дуудаж зурх хэрэгтэй гэсэнтэй тэр бол миний онгод тэнгэр гэж авсан. Багш өөрхийг хэлэх өгөхгүй болж байгаа юм чинь. Дуан маань surprise гэсээр чиний авахыг хүсэж байсан камерыг нь бэлгэлээ. Айгүй үнэтэй ахгүй юу? Тэгсэн ийм үнэтэй юм авлаа гэд буцаага зар гэх ба манай онч бидний анхны үргэлжлэлийн бэлэг штэ. Чамайг баярлуулах гэж л авсан штэ. гэж хэлсэн ч хэтэрхий үнэтэй байна гэд автвэ. Хоёр найздаа ч үүнийг хэлэх ба Джейми чиний зөвштэй ийм үнэтэй зүйл яаж авдیں гэж агаад манай хоёр муудалцнаа. Чи ямар өмнө үерхэж үтсэн биш намайг ойлгохгүй байна гэж хэлснээр Джейми маань гомдон яваад өгнө. Па дунд нь дуа мэндээ яахаш найздаа бухимдлаа гаргадیں гэж тэмлээд би түүнтэй ярилцаадахыг гээд яваад өгдөг. Манай чин бэлтгэлээ шаргуу хийж байх ба нөгөө камерны асуудлаас болоод анхаарал нь нэг л төвлөрөхгүй алтаад байдаг. Дуан түүндээ уулзахаар ирэх ба уулзаа зогсож байхад нь Ким гарч ирээд чинээс жаахан ховл байгаад өөртөх үү тэр бэлтгэлдээ төвлөрч чадахгүй байна гэж хэлээд Дуан маань саад болсон бол уучлаарай дахиж төв болохгүй гэд яваад өгнө. Буцаж ороод Доонд яах гэж тийм үг хэлж байгааг эхлээд надтай ярилцах хэрэгтэй юм шиг гэж Ким дурлах ба та хоёрын хайр дурлагч нь бол ойлгож байна. Ихтэй бэлтгэлтэй анхаарал өгөөч гэж хэлнэ. Тайлан тоглолт бол миний асуудал. Дуааны биш.
Тиймээс надтай ярилцах хэрэгтэй гэснээр Ким маань уушлал гуугаад учраа олно. Джейми маань групп чатанда видео кол хийх ба манай Доон авахгүй гөрөж байгаа л авдээ. Тэгээ Джейми Доон хоёр маань бие биенээсээ уушлал гуугаад илэрцгээвэ. Манай он чин рүү залган залахгүй гээл өөртөө үзэж тарж байсан. Чин өөрөө залгаж байна. Гэрийн чин гадаа иршлээ их ба Доон төрөлөд орж би чам руу хаалганыхаа кодыг явуулъя гэд явуултал Чиний төрсөн өдөр ах жишээний. Манай хоёр нөгөө камерныхаа асуудлыг Чин тал мөнгийг нь Дуаанд өгч хоёулаа нээлж камер авсан болоод шийдчихэж байгаа. Ингээд манай хоёр хамт хоол хийж идэн гадаа пивод суух ба Чин манай хүнд чамайг санагдуулдаг гэд нээ хөрхөн охоотой зөвлөлт өгнө. Бас гитар тоглоод дуудулж өгнө. Чин маань надад хэлэх зүйл байна. Өмнө нь хизээж энэ тухай би хүнд хэлж байгаагүй. Би их чимээгүй хүмүүстэй ярилцахаас татгалздаг да. Үүнд нэг шалтгаан байгаа гэд ярих ба Чиний аав ээж нь маш их ажилтаа болохоор түүнийг баг багт нь хүүхэд асрагчд нь үлдээгээд их явдаг байсан юм байна. Даанч тэр нь бүр шулам цаашаа заяа. Бяцхан Чиний манд зоддог байсан байгаа. Үүнээс хойш дотогшоогоо их дуугаа өгд олжээ. Аав ээж нь сэтгэл зүйчтэй уулзах үедээ л түүний биенээр хөхрөлтийг анхудаа харж гэрийнхээ камерыг шалгаснаар уг асуудлыг мэдэж аван шулмыг гэрээсээ хөөж явуулсан байгаа. Гэхдээ аав ээж нь энэ талаар Чинтэй огт ярилцаагүй бөгөөд аав ээжээсээ ганцхан хүссэн зүйл нь халуун дулаан тэрвэлт ажилтай. Даанч түүнийг хизээж тэрвэж байгаагүй гинэ. Жаз хөгжмийн ангийнхан маань тайлан тоглолтоо хийх өдөр ирлээ. Манай гурав зогсож исэн хоёр охин зурж өнгөрдөө. Күе энэ Джейми бүр нүд давуулан харчин шүү. Янзах байсаар л яаж ийн анч одоо. Ингээ тайлан тоглолт эхэлвэ. Тайз майз нь өнөн гоёагаас тэ. Манай Доон болон түүний ангийнхны бүтээн шүү дээ. Чин тайзан дээр гарч ирлээ. Жаахан сандарч байгаа харагтаа. Тэгсэн Доон маань хайраа биеийн дайна гээл хүмүүсээс тусдаа суугаад дэмжиж гарч байгаа юм чинь үргэлжийн номер 1 фэн шүү дээ. Чиний аав ээж нь ирж чадахгүй учраас түүнд цэцгийн баглаа явуулсан байдаг. Манай он жаахан сэтгэл тондуур л эдээ. Тэгэд гэртээ ирээд хэвдээд өгөх ба Дуанч түүнийг мундаг байсан, хөөрхөн байсан гээл сэтгэл санаагаар дэмжээстэй. Удалгүй аав ээжээс нь мессеж ирэх ба явсан цэцгийн маань авсан уу, Чим нь яг л тэр цэцэг шиг ухаалаг хөөрхөн хөшөө гэсэн байдаг. Гэхдээ л Чин маань нэг л гунигтай. Цэцэг биш аав ээжигээ л хүлээгээд байгаа юм шиг байгаа. Доон маань хараа гавийг нь олж агаад аав ээжтэйгээ ярилцаад үзэж ятгаад Чин маань оролдож үцгээр болдог. Өглөө нь аав ээж нь хурж ирэх ба аав нь юу болсон бэ? Хүсэж байгаа зүйл байна уу? Аав нь аваад өгье л гин. Ингээд манай хүн өөрийн мэдрэмжээ хэлэх ба бага насныхаа тэр бараан дурсамжийг одоо ч мартаагүй гэдгээ хэлэхэд аав ээж хоёр нь хоорондоо ярилцсан. Тэр зүйлийг дахиж тохиолдуулахгүй гэж их хичээсэн гэх ба та хоёр юу ярилцсан? Би энэ гэр бүлийн гишүүн бишээс юм уу? Гэхэд аав ээж нь өөрсдөө зөвтгөх гэж хичээнэ. Тэгээд чиний хүсэж байгаа зүйлийг аав ээж нь аль болох авч өгөхийг хичээдэг гэж хэлэхвэл манай онч за ойлголоо. Гэхдээ миний жинхнээсээ хүсдэг зүйл энэ муу юм уу? Гэхэд чи яаж чсан юм бэ? Үргэлж сайн хүү байсаар ирсэн шүү дээ гэж хэлэх ба би сайн хүү байсан болохоор та хоёр хизээж миний дэргэд байгаагүй мó. Тэгвэл би одоо сайн хүү баймааргүй байна гэж хэлнэ. Аав ээж нь зэрэг аав ээжгөөдөөс ингэж болох уу? Тайлан тоглолтод ч очиагүй дуурлаж байгаа бол зүгээр хэлж болно штэ гэд манай чинийг юрдөөс ойлгохгүй байдаг. Манай хүн бүр тэсгээ байгаад Дуан би үнэхээр чадахгүй нэ гэд ойлгох ба Дуан түүнийг тэрэн тайшруулж тэр зүгээр л та хоёроос тэрэл төссөн юм гэж аав ээжт нь хэлдэг. Аав ээж нь Чинд хэрэгтэй ясан зүйл бол эд зөөлс биш. Аав ээжийнх нь халуун дулаан тэрэлт хэрэгтэй үед нь түүний хажууд байх тэр хайр халамж байсныг ойлгоно. Чин маань ээжийнхээ хөлийг дэрлээд аав ээжтэй хөөрхөн эрхлээд хэлтнэ. Үүнээс хойш хүүдээ анхаарал тавьж байхаа аав нь амладаг. Манай хоёр бүр нэлгорч харнаа. Ёо энэ Дооны игдэг нэрээ гүйцэх амтан ойр хавьд ер нь байна уу? Чин түүнд аав ээжтэйгээ харилцахад нь тасалсанд баярлснаа хэлэх ба Чин бүр яг Доон боллоо тэхүү. Баас нэг игдүгэ барьж дийлэхгүй амтан. Манай он ч ор дээрээ янзлал хил хамаа онжуулаад квемон идэвхтэй байна. Даалт санааг нь бол манайхан мэдж байгаа штэ тий. Тэгсэн сайхан амраараа гэж авсан. Манай он ч унтаж өгөхгүй аливалтай гэж аваа болол та толгоогоо тохоод исэн. Комон гэснээр бошоо түргэн цансны давчийг тайлж хэлвэ гэж. Маргааш нь манай хоёр гадуур гараа дэлгүүрээр хэсэд бидээ хувцас сонгож өгөх ба хувцас айлах өрөөнд ороод өмсөж үзэж байгаа. Гинэт манай хүний сахилгагүй зан хөдлөөд үнсэж харсан. Тэрэндээ өөрөө тоглоод хаалж өгнө штэ. Гадаа байгаа хүмүүс мэдэх болоо намайг чамайг хоролдоод байгаа гэнтэр. Тэгсэн чинь муу сахилгагүй залаг гэснээ өмдний тавчийг тайлал Дуан бүр хачин дартай Чиний гарыг хөндрөөгөө шургуулж энэ. Манай хоёр Чиний аав ээжинд ирэх ба уурхиж байгаа хэлэхэд бид хоёр айл хэдийнэ мэдэж байсан юм а гээл манай хоёрыг тэрнэ. Аав нь манай гэр бүл тавтай морил гэсэн чинь тийм ээ гээл гар мараа өргөд бүр хөөхөө.
За ингээд манай хоёр одоо дугааны гэрт ирнэ. Аав ээжээ би ирлээ гээл дуу шуудаа орж ирэн штэ. Ээж нь бүр яг дугаанд ихөө найз залуугаа аваад ирлээ гэтэл гэрээр нэг ойрлж байгаа юм чинь бүр догтолчлоо. Яасан ч хөөх юм дэгээл ээж нь бүр хайлж урсаж байгаа юм чинь. Манай хэд хамтдаа хоолож агаад Доон маань эндээ хоноод явах юм уу гэд асуусан чинь ээжийнх нь гаргаж байгаа реакшныг л харж ах. Тэгээд бүр ээж рүүгээ нүд мүдээ ирмээ тохиж харсан. Ээж бол шууд ялгаал тийм шүү их хол зам туулж ирсэн. Ядраац хоноод явсан дээрштэй гэх бол Доон маань үнэн энтер ээжгүй хоёр бол нийлээд алах юм байна уу. Тэгээд ээж нь аврал нас тохноо. Аав бас ойлгоол наачаа ястай зөв санаа байна гээл авна. Эднийхэн бүр хөөрхөн байгаас чин зөвшөөрсөн чинь ээж бол тийм ээ л гэж авчин. Манай хүн чинь өрөөндөө дагуулж орж ирээд дарж аваад юугүй энэ ч одоо хувцас сунаар тайлах нэг хөөе. Чи энэ юу гэж зөвшөөрөх вэ? Тэгээд хамт усан дараад араас нь юу ч хийхгүй байх нөхцөлтэйгээр хамтдаа усан дорноо. Ингээд манай хоёр усанд орчоод өрөөндөө орж явахдаа Дуан маань ахтайгаа таарнаа. Ах бараг амжил хүсэж байгаа мó хайшин. Эдний гэр бүл бүр яг биднээс агаастай. Хэдүүлээ шүнжин хажууд нь лабараа зогсон ч чадхаар штэ те. Манай хоёр Япон руу анхны аяллаа хийнэ. Эндэгч гоё юм, энэ хоёр маань ч хөөрх юм. Бороо орсон цаг агаар муухай байна гэж манай хүн хэлэхэд яг Дуаны хойлооны өнгөөр чамтай л хамт байвал хаанч байсан гоё гээл хэлтий. Аа ямар хөөрх юм бэ? Би чамтай ярьдаг өнгөөр чи бас надтай ярьлаа гээл баярлаа. Энийг үзэж байгаа манай синглчүүд яаж ийн? Гайгүй өстэй те? Болно штэ, бүтэн штэ. Нэг л өдөр чиний ч гэсэн Дуан гарч ирэн заа юу? Эгчтэй итэг. Джейми маань Дуан руу залгах ба 7 хоног юу игээд байгаа? Наанаасаа хизээ ирэхийг гинэ. Тэгсэн чамааг хостой болохоор ч очно гэж авсан. Айлээ чиндээ яригээд ярих ба зөндөө их санаж байна энэ. Чи хаана байгаа гэсэн чинь чиний зүрхэнд энэ төр хөвгөлтэй хүн шүү. Тэгээ чинээс маань хүнд шинхнээсээ дурлах эсвэл зүгээр таалагдах хоёр хоорондоо ямар ялгаатай юм бол гэж асууна. Зүгээр таалагдах нь тэр хүнтэй байсан ч байгаагүй ч ялгаагүй. Магадгүй жоохон тавуу санагдагч униглахаар их биш. Харин шинхнээсээ дурлах гэдэг их онцгой. Чиний хажууд байхгүй үед гуниглана. Түүний царайг өдөр бүр харахыг хүсэж түүнээс хариу нэхэлгүйгээр бүхнээ зориулахыг хүсдэгэ. Нэг иймэрхүү л гэж хэлнэ. Манай Джейми ч хариултаа авч чадсан болтой. Яахав дээ нөгөө янзаал асууж явахгүй юу? Уцаа тасалсныхан дараа энэ Джейми одоо хүн хайрлаж эхэлсэн байх таа гэсэн чинь чинь магадгүй л юм гинэ. Тэгэхээр нь би бол аль хэдийнээс чамайг хайрлахаар ирсэн мэдж байгаа сте гэсэн чинь тэгвэл өнөө шин намайг гүн гүнзгийэр хайрлаач гэдэм. Галзаа. Манай хоёрын Японд аялалд осож Джейми па хоёрт чихээр авчирсан чинь энэ хоёр нь бүр булаацалтаад бөө юм болж идэг шүү. Тэгснээ па нэрээ Дуан энэ чамайг байхгүй 4-5 хоног сураг чимээгүй намайг хаяад алга болсон. Хаана байснаа хэлэхгүй байгаа юм да гээл гомдол мэдүүлнэ. Тэгсэн манай Джейми цэрэг хүн чинь дайнд явчаад ирлээ. Өргөлж явдаг шигэ энтер гэж солиорч гарсанд өгсний чинь цэрэг чи одоо дурлалт залуу болсон юм шүү гэд хэлнэ. Үнэн штэ. Янзганд яаж байгаа л ирээз. Чин маань хурдан хүрээд ирээ surprise ань гэсээр Дуаныг доодно. Гэртээ орж ирэхэд нь сайн наахаа гэд мэдлэрээ хичгсэн хөөхөн хаа барчгасаан зогсож байдیں۔ Ингээд чи аав нахад би ахаараа ах нь эдийн. Би чиний найз залуу байгаастэй. Тэгэхээр би бас аавна гэсэн үг гээл манай онч үзэж тарина штэ. Эрхлэх гээд нүүр мүрээ чин рүү ойртуулсан чинь цаашаа би охиноо эрхлүүлж гинэ. Яна Дуаны байр сурвар ганхаж эхэлсэн. Орой нохотоо цаг унтил даа гэж гуйгаад манай он чинь хартаж харамлаа сүйд болж байгаа юм чинь. Гуйж штэ гэд хөөхөнсөн чинь Дуан бүр царайг чи харж чадахгүй нэгэд нүүр амаа таглаад хөөхөн бүр манай хоёрыг сууж исэн Джейми па хоёр ирээд чин саналаа шүүгээ тэрсэн чинь Дуан хөөж тууштай. Тэгсэн Ким Тонг хоёр ч гэсэн ирнэ. Бөөндөө оройн дэнлөө хөглээд идэг баяраадаг да. Тэрэнд явахар болно. Джейми Тоноос энэ жил нэг ч охин чамаас хамт явъя гэж асуугаагүй юу гэж асуухад үгүй. Гэхдээ түрүү жил нэг охин надаас асуусан гэсэн чинь Дуан Чэри гэдэг охин уу гэж авдیں۔ Яаж мэдсэн гэсэн чинь па тэндээс сайн уу Чэри байна гэж авсан. Оройн манай хэд цуглацгааж Дуан чин хоёр маань хамтдаа дэнлүүгээ хөвлөнэ. Чамд өгөх зүйл байна гэд өөрсдийнхөө онцгой мөчийг зурсан дэвтрийг өгдөг. Бүр үнэхээр хөрхөн маастай. Манай хэд найрлаа сууж исэн Тио найзуудын хамтаар орж ирэх ба тун аятайхан мэдлээ зурна.
Чин гялс 0 орчоод ирээгээд бөвс өндийгөө үгүй юу? Нэг охин улаан цайм яана миний толгой эргээд байна гэд дугааныг налаад ундий. Тэгсэн чин шууд дугааны өвөр дээр суучдаг насан. Нөгөө охин ч бүр бантаа далуу болж өгсөө. Джейми маань янзахтай хамт гүүхээр тохирчээ. Богино шорт өмсөд ирсэн чинь харцаа салгаж чадахгүй. Нэг зөвөн уруулаа өнгөлснөө амталж үзмээр байна уу энэ төр. Джейми бүр байсууч чадахгүй хэцүү байдалд орж байгаа юм чинь. Тэгээд энэ хоёр маань бие биенээ өдөж хөөцөлдөөд Джейми маань хазар дээрээ нэг өнсөлж аваад тосваа. Манай хэд бөөндөө яжсэн өглөө энэгээр нэг дажгүй хувцалсан залуу явжсэн. Хөгшмийн сургуулийн тийшээ явчин л гээд хиймэрж байна. Аятайхан хувцалсан аимшигий буруу газраа л хүлээж байгаа юм байна да гэд Джейми маань хэлнэ. Удаачгүй чин дээжээ Джейми гэсээр янзгайг ирэхэд эднүүсэн 90 ам муулт заяа. Дугаан хүртэл ангаадаг төхөө. Манай Джейми ч дэдгэр босож ирээд найзуудтай танилцуулна. Тэгсэн чин янзах хоёр бие биенээ ширтээд эдийн. Тэгсэн Джейми Дуан руу найзуулаагаа аваач гэж авсан. Дуан маань ч тэгээд чи над руу харахтаа ингэж хардггүй штэ. Би гомдлоо заа юу энэ гээл. Хошоо омоо унжуулаа сучнөө. Джейми маань бас Дуан цаашаа л болчихжээ. Тоон Ким хоёр бүр гайхаастай. Хайр тэгээд ямар ч том эр хүнийг нэлцаасан гурал мэтэл болох юм да. Манайхан Прэшин аяд арга хэмжээгээр ирэх ба чин маань тайзан дээр гарч ирээд Дуан энэ дог би чам зориулж яана гэд түүнс зориулж бичсэн дуугаа дуулж өгнө. Тэгээ тайзнаас өсөж буугаад манай хүнийг тэрж аваад Дуан зөндөө хайртай шүү гэж хэлснээр энэхүү кино маань төгсөж байна. Хамтдаа байсан та нартай маш их баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк, саб, дарга битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.